За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? 3 дугаар 3. Өмнөх celebration хийснээс хойш ингээд жоохон celebration тийм үг боддог гэж чинь. Ингээд та. Энэ баруун талд шүү дээ. За өнөөдөр яг л одоо чи чинь 2 дугаар өөрийнхөө 2 дугаарыг хийх гэдэг байгаа шүү дээ. Тэрийн чинь 2 дугаар. Дараа нь бол миний за дараа нь юу ч хийж бол юу байх вэ? За эхний дугаар маань манай эрдэгээ хийсэн MB-гийн топ 10 handsome буюу царайлаг залуучууд байсан. За хоёр дахь нь болохоор миний бэлдсэн MB-гийн шилдэг 10 celebrations буюу голын баяр байлаа. За өнөөдрийнх болохоор бас минийх байгаа. За минийх болохоор MB-гийн шилдэг 10 хамгийн загварлаг одоо стайлиш тамирчид ирсэн байгаа. Стайлиш үү наач гэдэг хамгийн загварлаг хамгийн миний бодож ирсэн зэдэг байх юм. Би уг нэгийг бэлтгэх гэсэн аахгүй юу? Би шүүн харин зүүдлээ. Зүүдэндээ юм. Миний сэдвийг хулгайлцсан бай. За тэгээд нэг 10 дог залууг бэлдсэн байна. За тэгвэл би өөрийнхөө юм нь бол бодож ирсэн болохоор одоо чинийхийг харъя яах вэ? За яах вэ? За эхлэв. За 10 дугаар өрөнд. Яаж? Чи нэрийн гэлч би таних уу? Танихгүй. Jordan Clarkson. Jordan Clarkson сонсч ирсэн чи шиг. Яа, ойлгооч. За, миний хатнаа. Би оруул яанаач гоё өстэй. За 10 дугаар өрөнд. Энэ бол чи таних уу? Танин. Jordan Clarkson. Үтгэлээ. Тийм ээ тийм үү? За энэ Jordan Clarkson чи ер нь бол одоо сүүлийн үед бол TikTok-оор алж байгаа. Тийм үү? Тийм, TikTok-оор бүр. Одоо аль баг байгаа шүү дээ. Utah Jazz байгаа шүү дээ. Utah Jazz-ийн bench сэлгэнээс хамаг оног навдаг тоглох гэж. Тийм. Энэ бол манайч айгуу дий. За тийм хоцолтыг харна шүү дээ. Марцсан биш үү? Царайг нэр царай. Ер нь царайг ер нь бас царай л шүү. Юу амар тийм гимгүү царайтай энэ тий. За Филиппиний тоглогч үү тий. За яг бас байж болох юм байна. Илүү орчин үеийг энэ ер нь бол тийм амар классик хүмүүсийг оруулаагүй дандаа нэг орчин үеийн их тийм тий. Гоё нэг зөвүүн уцалдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүсийг оруулсан байгаа шүү. Яг энэ бас мэдрэмжтэй энэ нэг тооч очоод зөрүүлсэн. Зөрүүлсэн энэ л зөвүүн зөрүү бас тий. Зөвүүн уцалт. Нэгдүгээр дөр ингэж ирвэж. За 9-р өрөнд LBJ. Леброныг ист оруулсан юм уу? Тий. Манай ах ч бас Леброн бас яг бай. Тий бас сүрхий. Усан малгай, толгой тий. Өөр зураг. Тэр бол байнгын юм. Йоо энэ одоо юу юм бэ? Энэ зүгээр нэг ууланд нэг гоё шүү. Нэг Монгол нэг юун дээр UB comedy-гийн эдрэгийн яриан дээр байдаг сте нэг бэлтгэлийн үнд өмснөө доогор нь бэтин ганцхан гэдэг шиг л шүү дээ. Яар саний яа. Тэгвэл энийг. Яа. Зөв юм уу сте. Нэг хөдөө наац. Яа. За. Тэгвэл яах вэ? За 9 дахь маань орсон. Леброн нэг хуцалтнаад би ерөөсөө тэгж гоё мой гэж нүдээр харж байгаагүй юм байна уу? Яг за. За 8 дугаар байна. Иман Шампурт. Дог залуу. Яа. Энд чинь гэхдээ одоо жоохон сургуу бас тий. Сургутай шүү дээ. Юунд байгаа юу? Clifton's байгаа юу? Үгүй. Clifton's байсан тий. Хаана байгаа юм гэдэггүй. Rockets солиос. За Иман Шампурт. За энэ за бас дэжгүй хувцалт юм шүү дээ. Гоё хувцалж байгаа сте. Тийм байна. Амар мэдрэмжтэй ихтэй амар олон юмыг хослуулж өмсөх дуртай юм шиг байна тийм. Дандаа юм давхарлах юм тий. Вау. Монгол бас тий. Тэр цүнх мөнгө бас зүү юм байгаа. Цүнх барьснаа эндээ ингээд пас гэлээ юу. Тийм юм. Хань вейт шүү дээ. Тийм шүү. Хүү юм. Вейт бас. Тэгээ хамаагүй л баг нэг энэ зургийн гол дүрэн дээр цаатлынханд вейт юм шүү. Үгүй хөө тэгш. За таагүй юу? Энд чинь 8 дугаар ярьж тий. 8 дугаар. Яах вэ 8 дугаар ярил боломж. За 7 юм уу тий? Бенжамин Симмонс. Амар гоё хувцалтай шүү. Би Бен Симмонсыг Instagram-аас амар итгэвтэй дагдаг. Тэгээ ер нь бол над чинь бас гоё хувцалтай шүү дээ. Гоё хувцалтай, гоё цаасаа. Тэр нэг ямар ч хувцас юмсан гоё харагддаг тий. Харин тийм. Угаасаа тэгээд эдгээр өөрсдөө тийм болчих юмсан да.
Тэгээ Тийм энэ болоход энэ чи жоохон зүгээр хол чи одоо энэ өмнөд нь харал та. Харин тийм. Амар гоё юм уу. Нөгөө чиний нөгөө чи бараг л юм юм гэдэг үстэй. Тийм шүү дээ. Би ч бас ингээд гинт онгод орох юм бол ингээд хувц муцаа оёад өгсөн. Ажил дээр очихдоо нэг өдөр шинэ хувц гэсэн чинь биш миний оёсон. Энэ өдөр комбинзон бас үүссэн тий. За. Энэ бол гоё юм. Гэтэ би нэг баг хэрвээ би байсан бол баг нэг 3 4 мөр рүү оруулах байхаа. Энэ үед бол 7-аад. За. За 6 дугаар хэрэнд. Чи яагаад нэгт байх хэвээр үнийг 6-аад оруулсан явж байгаа? Юу хийгээд? Миний хувьд бол 6. Гэтэ энэ weight бол гоё хувцалдаг л та. Үнэхээр гоё хувцалдаг. Гэтэ миний хувьд бол 6. Weight бүр хамгийн гоё дандаа их нартайгаа амар гоё ингэж хоцолж бүр үнэхээр cool хоцолдог. Эсвэл зураг хайсан чинь дандаа л их нэртэй. Сүүлийн үед цаа чинь тэгээ зодог тайснаас хойш ялангуяа жоохон тийм entertain тийм болцсон. Тэгээд амар гоё хоцолдог болсон. Тэгээ саяхан миний санаж байгаа бас тийм нөгөө хүүхдэд нь бас амар гоё хоцолдог штэ. Нэр нь Зэр гэд одоо нөгөө том хүн нь штэ. Сакс тоглодог тийм. Тэр чинь өөрийнхөө брендийн хувцсыг гаргацсан заяа. Тэнгуудаас тийм хүүдийн мүүдийг гаргадаг. Тэгснэ амар саяхан нэг промошн айгуу хөрх юмсан. Одоо хүүдий авах юм бол маск, тийм red mask, улаан маск хийсэн амар гоё загварлаг маскнууд хийгээд тэр нь болохоор ингээд дагалдаж бэлэн очно хийсэн. Тийм би инстаграм тэр хүн бас сайн тоглолт шүү. Тэр удахгүй орно. Тэр Леброны үдтэй цог тоглодог шүү. Тийм цог тоглодог шүү дээ. Нэг хотод тоглодог. Тийм энэ одоо өмссөн. Гол тэгэл бороод ирэх байлгүй дээ. Тийм тэгээд том хүн тийм. Тэгээ баг хүн одоо нөгөө нэг саяхан чи мэдсэн нөгөө трансгендер болсон гэдэг. Мэдээгүй. Жаах хөвгт шүү дээ. 13 настай вейдийн баг хүн нэр нь бол нэг тийм багасаа жоохон өөр байсныг ингээд аав ээж хоёр нь бол гадралцсан байсан. Гэхдээ яг энэ талаар бол яг нөгөө шууд хүүхдүүдийг жилж болохгүй учраас бодоод явж исэн чинь нэг л өдөр хүүхд нь орж ирээд би ингээд өөрийгөө эмгтэй хүн гэж мэдэртгээ. Намайг миний нэрийг өөрчлөөд Зая болгоод өгөөч гэж шууд одоо амар тийм зөрөгтэй ярилцсан байгаа байхгүй аав ээж тэгээ. 13 настай хүүхд тийм амар тийм. Би ерөөсөн мэдгүй цаашдаа зүгээр тэр ингээд дахиад өөрчлөгдөж магадгүй байх. Үгүй ч юм уу. Гэтэ сонирхолтой тийм багасаа тэгж өөрөөр 13 настайтай гэж хэлдэг. Тэгээд тэгсэн чинь хамгийн гоё нь одоо Wade Gabrielian хоёр бол өөрсдөө амар тийм тэр маш ухаалаг хүмүүс болохоор тэрийг амар гоё нааштай хүлээж аваад хүүхдтэйгээ гоё ярилцаа тэр хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрснөө бас ингээд эмзэг сэдв болохгүйгээр шууд нийтэд олон нийтэд тэрийгээ ингээд зарлаад одоо би ингээд хүүхдийнхаа өсөл сонирхтыг хүүхд миний хувьд хамгийн чухал учраас хүндэтгэж байна. Тэгээ та нар бас хүндэтгээрэй гэсэн утгатай тийм мессежүүдийг өгчээсэн. Тийм болохоор энэ бол бас амар. Чи нэг сонсоогүй юм уу? Би ерөөсөө мэдээгүй шүү дээ. Би одоо фэн юм чинь мэдлгүй л яах вэ? За тэгээ тийм учраас тэгээд тэр хүүхдийнх нь 13 настай одоо эрэгтэй хүүхд шүү дээ. Би тэрнийх нь ингээд хувцал нөхцөлтийг нь харах юм бол бас зүг нь амар яг эмгтээлэг тийм эмгтэй тэгтээ амар гоё хувцалтай. Тэгээ саяхан нэг тийм тэр хүүхэд нөгөө нэг одоо тэр трансгендер тийм нэг уулзалтанд очсон. Очихдаа аав ээж хоёртойгоо хамт очсон. Хамт очихдаа тийм гурлаа осолсон нэг хувцаа. Тэр зургийг нэр энэ дээр оруулчих заяа. Монтаж нэр. Тэр амар гоё зураг. Тэрийг харахаар хувцалт нь бол бас л cool. Нүуд ч усаа юм cool. Одоо энэ өмссөн юуг хараад. Одоо хараач. Пижак өмссөн байгаа мөртлөө энэ халаатны юу ч юм шиг. Бүс юм шиг тий. Их нэртэйгээ дандаа хослуулж ер нь бол яа тийм л. Тэгээд зураг мураг хайнгууд л яг гой зураг авлаа гэхээр дандаа их нэртэйгээ гой. Тэгтээ үнэхээр гоё юм билээ. Одоо өсөө улаанаар бодуулсан байгаа. Тий, улаанаар бодуулсан байгаа. Денс Родман шиг болсон байгаа. Тий, Родман доор нь юу гэвчихсэн байлаа. Нэг юм бичсэн байсан. Юм бичсэн байсан. За, танаа хайртай weight чинь миний хувьд бол 6-аад орсон байна. Улаан өсөлттэй зөгч байгаа. Тий. Бас санаа. Weight чинь ер нь сүрхий шүү. Одоо энэ wine бас өөрөө нэг нэрийн брендинг. Тэгээ энэ дээр үл wine уралцсан. Өөрийнхөө wine аваад. За, тавын харъя. За, 5 дугаар харинд. Пичи 5 дугаар харинд орсон байна. Давгүй үстэй. Яг бай. Тэгээ давгүй. Яг weight-ийн 6-аад оруулсан чи ёо бүү юм болох нэ. Би тэр weight-ийн Заяг баг нь гэлцэн үгүй шүү дээ. Дахиад нэг доор нэг охин байгаа шүү дээ амар. Инстаад нэг охинтой болсон шүү дээ саяхан 2 жилийн өмнө. Аа. За 4 дугаар харинд. За Кузма. Күүц. Зээч та харахгүй шүү дээ. Баг 4 төрсэн юм. Тэгтээ одоо Кузма мэдгүй. Кузматай ч юу ч ярих дээ. Инстаграмыг нь даах юм бол тэгэл бас л юм байгаа шүү дээ. Амар гоё хувцалдаг. Гоё. Одоо энэ чинь нэг миний хаалгад ирэх чааш шүү дээ. Нөгөө нэг юу арсны нүг
одоо тий, өвчтэй тий, нэг тий. Загварамжлагч Victoria's юм Secret байна. модель. Модель. Нааш чинь. Наад чинь тэгэл би яг жил нөө бүгдийн Instagram аюу хохтой юм чинь тийм бол тэрний зураг болгоныхын доор комент бичээ заяа маа. Тэгшээ. Хоёул дараагийн дугаараа X оруулах уу? Тэгээд Би болно. тоглогчтой X аа. Тий. Яа, үнэхээр зэрэглэх юм шүү. Энэ цамд маамд зүгээр ураа хийсэн байдаг. Бид нар ихтэй боддоо зүгээр одоо энийг Кузма өмссөн байгаа гэдэг ийм гоё кул харагдаж байгаа шүү дээ. Чи Тэр өмссөн яг болж гэж. Монголоос зайл гэж байна. Ханаас юу болоод өмссөн. Яа, энэ ямар гоё. Энэ ямар гоё жакет бүр ёо. Гэр зэрэглэх шүү. Тэгээ бас өснийхээ өнгийг бас янз бүрээр болгож байгаа юм. Харин тийм тий. За Нэг хөргөн тийм бас baby face талтай тий. Гэтэ ер нь бол үнэхээр fashion болоод үнэхээр фэшн яг гоё. үнэхээр гоё шүүс. Цэлдэг. Талаг. Царайлаг. Тэгтээ чи Кузмаг оруулах шүү дээ. Космог би хараа оруулаагүй. Би жаахан тэрэн дээр жаахан алдсан билий. Үнэхээр гоё. Надад бол үнэхээр Энэ чинь гэхдээ зүгээр хоцлолт гэхээс илүү зүгээр ус бусны юм нэг гоё тэгээд болохоор зүгээр гоё харагдаад байгаа юм шүү. Тэгэхгүй надад л гоё л гэж. Одоо энэ харж өмсөн малгай толгой. Энэ хоёр зураг нэр бол хуцсан л гоё харагдахгүй да. Түлэн. Зүгээр л цагаан утсан юм шиг. Мэдгүй. Тэгтээ миний хувьд бол гурав тал харж байгаа. Кузмагийн урд албаар яаж оруулсан юм. Царайлаг тий. Царайлаг. Чи бас оруулах шүү дээ. Албагүйс тий. Гэтэ энэ жоохон зургийн төтөөж яаж. Гэтэ үнэхээр гоё. За хоёрдугаар байна. Kelly Oubre Jr. Өө чиний нөгөө хайрт тоглогч Зэн шүү дээ. За энэ одоо марахгүй байна уу? Би бол марахгүй байна. Одоо энэ унссан хувцснаас нь харахад би бол маргаж чадахгүй байна. Nice. Nice. За тийм ээ. Хараа шүү дээ. Яа. Энэ гэдэг баг энэ терапи зөмд өмссөн юм шиг. Өргөн өмдлөх шүү дээ. Тийм ээ. За хоёрд Kelly Oubre Jr. харсан байна. Одоо Phoenix тоглож байгаа. Ер нь л мань хүн жишэрнэл дандаа ер нь бол гараанд гарна гэсэн байхгүй. Дандаа сэлгэнээс л явж байгаа. Чи нэг сэлгээний тоглож монголчилсан юм байна тий. За окей, санал нэгдлээ agree. За одоо нэгийг харъя. Nice. Нэгдүгээр байна. Тодорхой хэлбүүд юм угаасаа тий. Чи fashion king шүү дээ. Russell ч одоо тэгээд үнэхээр бүр яг нэг тийм weird юм одоо нэг тийм сонио хоцолдог тий. Тэгээ гоё ч юм шиг. Гоё. Надад л үнэхээр гоё. Яа тэрэндээ магаар өөртөө ихтгэлтэй байгаа юм байна. Би хаардан дуртай тэгээд багт нь ирсэн бас миний дуртай нэг тоглогч ирсэн бас баярлалаа. Одоо бүр рок зэг дэмжиж энэ үлрэл бол рок зэг дэмжиж байгаа. Гэхдээ миний дэмждэг баг бол юу л дээ. Clippers л дээ. Гэхдээ одоо нэг Clippers наалагдахгүй. Нэг Chris Paul-тай байсан шүү дээ. Clippers-с. Chris Paul, Blake Griffin, DeAndre Jordan. Тэр үеийн Clippers дуртай байсан. Энэ л зүгээр. Миний цаанцны. Энэ гэхдээ бүр амар намхан харагдсан. Надад өгч шиг. Тийм шүү дээ. Тийм ээ. Амар намхан л. Тэнийг жоохон эмгтээлэг ч юм шиг. Russell Westbrook бол марахгүй. Угаасаа би бол нэг тал оруулах байсан. Тийм. Нэг цамц өмсөн, нэг шар цамц өмсөн. Тэгээд нэг зураг нь олуулсан. Бас нэг тийм. Тэгээ яг энэ дээр ингээд цоорхот нэг цээж нэгэ гараад ирсэн нэг эмгтөөний мөвний юу шиг зурхаас шиг гараад ирсэн. Тийм, ер нь бол Russell Westbrook-ийн цоцнуудыг бол яг их сакс тоглох хүмүүс бол бүгд мэдж байгаа хөө маш өвгөө цоцолдог. Тэгээд ер нь бол тэгээ магадгүй тэр нь ингээ fashion influence болдог байж магадгүй бах тэг одоо нэг сонирхч хүүхдүүдэд тэгээд тэгж цоцолдог байж магадгүй. Мань хүн чи нэг өмсөн хувцас дахиж өмсдөг гэж ярьсан. Нийтгэхгүй л гал. 365 жилийн 365 өдөр одоо мэдээж гадуур явах нэг гутал нь яах юм? Адилхан бүгд л гэсэн. Тэгээс 3 жил 365 гутал өмсөөд тэгснэ дараа жил нь дахиад шинэ 365. Нөгөө тэр хууч хувцснуудаа яад юм бол. Тэгэж амар үнэтэй хувцснууд өмсөж байгаа шүү дээ эдгээр чинь. Мэдгүй тийм юм. Гэтэ одоо юу яд чинь? Үнэн л ах гэж бодсон. Тамирчид чинь нэрээ fashion гэж хойлоо ярьсных. Одоо нөгөө нэрийн юу брендийн нөгөө нэг одоо Adidas-тай ч юм уу хамтраад ингээ пүүзнүүдээ гаргадаг шүү дээ. Чи ер нь пүүз хэр сонирхдаг вэ? Одоо sneakers. Тий, пүүз сонирхно. Заалны хэл пүүз сонирхдаг шүү дээ. Заалны өмсгөр гоё хөл твтэйхэн.
Би сүүлийн үед PG их гоё харагдсан надад л. Манай найз өмссөн байсан. Айгуу гоё харагдчихлаа. би бол сайн бол мэдгүй гэхдээ ямар ч байсан Стефен Curry бол Under Armour-т гэрээд байдаг тий. Wade бол нөх Stanley-ийн тэг байдаг. Тэрийг л мэднэ. Гэхдээ би бол Westbrook-ийн шинэ бүс нь бас л гоё шүү дээ. Яг л юм нэг өөрөө ямар хөө гэлээ гэдэг шиг нэг юм янз бүрийн өмгөө хосолцсон байна. Westbrook-ийн бүсийг бас сонирхож үзнэ. тэг Kobe Bryant-ийн нөгөө нэг Mamba mentality-г сонсоход одоо ном нь шүү дээ. Тэрэн дээр яхад Kobe нөгөө пүүцний одоо брендтэй хамтраад тэр чинь хаанахтай л Adidas гэж Nike та тийм. Тэгтээ яхад нөгөө нэг тэрэн дээр бас нэг тим юу гарч ирсэн юм лээ. Одоо нөгөө шагааны хамгаалалт гэж байдсан шүү дээ. Бусад пүүснүүд ч юм бол ингээд ийм шагааны хамгаалалтаа дээшээ хөвчлэн нөгөө яг заалны пүүснүүд тэгж хийгдээд одоо бусад тамирчидтай хийгдэж байгаа пүүснүүд тэгсэн чинь Kobe болохоор одоо нэг юм амар тултал хийдэг, амар сайн чанартай хийдэг гэдэг утгаараа тэрийг хийхдээ пүүзийг бас ингээд амар их судлаа. Тэгээ хөдөлгөөн одоо хөлний хөдөлгөөн, шагааны хөдөлгөөн бүх юм маш их судалсан байгаа байхгүй. Тэгэнгუута энэ тийм хамгаалтгүй шагааны хамгаалт шиг эсэргээрээ харин тоглогчдын тэр нуур чадварт хөдөлгөөнд аягүй их сөрөг нөлөөлж ингээд тийм хамгаалтгүй бүр өөрийнхөө зүтгэсээр байгаа гэж хэлчихсэн юм лээ. Энийг чинь хэн авах юм бэ? Авахгүй штэ гэд одоо Nike-ийн тэгсэн боловч өөрөө эсэргүүцээр байгаа бас тэгж хийжсэн. Ер нь бол Kobe ч нөө нэг юм хийвэл тултал хийдэг маш тийм гайхалтай хүн байсан юм лээ. Тэг зүгээр пүүзэн дээр жишээ ярихад л тийм. Kobe-ийн бүз угсаа дандаа шагааны хамгаалт л тий. Тэр нэг урт загвартай нэг Kobe идлээ. Тэр нь л нэг жоохон хамгаалж магадгүй. Ер нь л дандаа хамгаалтгүй нэг шагааны дандаа нэг иймэрхүү л гарсан юм байна. Харин тийм тэр чинь болохоор тийм очтой байдаг. Kobe-ийн бүзнүүдийг хараад байхад нэг цаанал нэг Venom юу нэг айлээ. Snake шиг. Одоо юу лээ. Kobe ч өөр могоо гэдэг шүү дээ. Тэгэл юм нарийнхан л бүзнүүд байгаад байдаг шүү дээ. Тэгтээ надад би бол Kobe ерөөсөө өмсөж байгаа. За. Таалагдлаа гэхдээ надад бол ганц нэг санал зөвлөлт юмуд бол байна. За. Одоо жишээлбэл D'Angelo Russell-ыг ягаад Кузмагийн өмнө оруулсныг гайхаж байна. Wade-ийг ягаад тэр хоошоо оруулсныг. Wade баг хоёрт ч юм уу байх хэрэгтэй байх гэж би бодож байна. За тэгээд дээ штэ. Тэгээд өөр чинь тэгэл болоо та. Тэгвэл за нэг юм асуучих уу? За. Чиний хувьд хамгийн одоо мэдрэмжгүй хуцалдаг тоглогч юм бэ? Тэрийг Би одоо Тим Данкан. Тим Данкан, Dirk Nowitzki энэ хараарай. Тэр бүр нэг жинка бүр нэг old school. Яалч үнэхээр old school те. Nowitzki арай гайгүй. Данкан ээжэд арай гайгүй. Данкан ч бүр яа. Яг нөгөө Алан Хайверсон бол бас хувцалтай тал дээр бол бас ер нь бол бас шинжлэсэн. Тэгэл оруулаа. Яг энэ ч н одоо байгаа гэдэг. Одоо байгаа гэдэг утгаар. За таалагдлаа. Баярлалаа. За. Дараагийн дугаараар юу их байлаа? Бодож байгаа. За бодож байгаа. Дараагийн дугаарыг энэ үе ш. За. Баяр таа. 3 дахь нь шүү дээ.